Энэ түүхийг хэн ч хаанч ярьдаггүй бас заадаггүй юм. Уг нь бол Монголын шилжилтийн үеийн маш том түүх юм шүү дээ. Социализмын үед багш гэдэг бол хамгийн нэр хүндтэй өндөр цалинтай мэрэгжил байлаа. Зүгээр амралтын мөнгө авахад л баяжаад явчихна. Худалч хүнд бол бараг машин авна. Тийм л өндөр цалинтай. Тэгээд хүн болгон багшийг хүнддэг, үгийг нь сонсдог. Багшийн удаас янз бүрийн юм ярьдаг хүн нэгч байхгүй. Багш нь ч өөрөө айхтар ёс зүйтэй байсан. Хүүхдүүдийн хажууд ингэчиж болохгүй, тэгчиж болохгүй гэдгийг багшийн сургуульд байхаас л ягштал заана. Багш хүн юун архиух, юун тамхи татах шүү дээ. Социалист яс уртгуунаар хүүхдүүдийг хүмүүжүүлнэ. Нийтийн өмчийг эвдэж болохгүй, ариг гамтай хэрэглэн, ахмад хүний өдөөс юм ярьж болохгүй, зөвхөн үгийг нь сонсно гэх мэт. Одоогийн яс уртгуунаас шал эсрэг байв. Одоогийн хүүхэд өөрөө үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Болохгүй зүйлийг болохгүй гэж хэлэх ёстой. Ахмад хүн байсан ч хамаагүй хүнийг доромжлохгүй л бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй гэдгийг мэддэг болоод өөр болсон шүү дээ. Тэр үед тийм зүйл огт байгаагүй. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэхээр том толгойтой гэдэл загнуулна. Социализмын муу тал нь тэр байсан юм. Багш хүн нийгэмд өндөр байр суурь эзэлдэг байсан учраас дунд сургуулиа төгсөж байгаа хамгийн сайн хүүхдүүд багш болдог байлаа. Тэрний нэг нь би. Би 10 дугаар анги онц төгсчихсөн. Тэгээд 5 оноотой. Конкурсанд 3 шалгалт өгөөд дээд тал нь тус бүр 15 оноо авах ёстой байдгийг бүгдийг нь аваад нийт 50 оноотой нэгдүгээрт жагссан юм. Тэгэхэд 10 дугаар анги төгссөн бүх хүүхдүүдийг жагсааж байгаад дээд сургуулийг хуваарлдаг байлаа. Жагсаалтын дээгүүр орох тусмаа сургуулийн сонголт өргөн байна. Гэхдээ бас групптэй. Би чинь 1-р групп дотор шалгалт өгсөн юм. 1-р групп нь нийгмийн ухаан, хэл гэх мэт. 2-р групп тоо, физик, инженер талдаа. 3-р групп гэдэг нь хим, биологи суурьтай. 4-р групп нь урлагийн сургуульд орох хүмүүс нь ур чадварын шалгалт өгдөг тийм байлаа л да. Би нэгт жагссан болохоор нийгмийн ухааны чиглэлээр бүх сургуулийн хуваар тэнд чинь байж байгаа шүү дээ. Миний хүсэл тэгсэн юу байсан гэж? Одоогийн хүүхдүүдийн хүсэлтэй харьцуулбал инээдтэй байх. Би гадаадд л сургууль сурч байвал ямар ч мэрэгжил байсан яах вэ гэд бодчихсон байсан юм. Харамсалтай нь тэр жил 1-р групп дотор гадаадын сургуулийн хуваар ирсэнгүй. Тэгсэн манай багш хэлсэн. Чи орос хэлний дээдэд орооч 1 жил Москва явуулдаг шүү дээ гэхээр нь би хүй тгий гэдэл тийшээ орчихсон. Амар инээдтэй 1 жил Москва явуулдаг гэдэл би орос хэлний багш болчихж байгаа юм. За тэгээд орос хэлний дээдэд би өөрийгөө чухам манд сурдаг хүүхэд гэд бодчихсон орлоо. Тэгсэн тал талаас баахан л он сурдаг хүүхдүүд бас зэрэгцээд орж ирж байна. Хөвсгөлөөс, говь алтаагаас, хинтигээс, өвөр хангаагаас, тэгснээ төмөр замаас, баян хошууны эцэс гэдэл. Анхнаасаа орос хэл үзчихсэн 23 дугаар сургуулийн хүүхдүүд бас олимпиадад 1-р байр эзэлсэн хүүхдүүд орж ирсэн. Тэгэхээр нь би жижигэрлээ. Ямар лаг хүүхдүүд вэ? Би одоо хаана байх болтоо гэж бодсон. Тэгээд хичээл эхлээд явсан чинь бүгдээрээ жив жигэд сайн сурцгаасан юм. Би өстой гайхсан. Социализмын үеийн боловсролын чанар хот хөдөөд яг адилхан байж л дээ. Сумын, аймгийн, хотын захын, хотын төвийн сургууль төгссөн хүүхдүүд нэг дор цугларсан мөртлөө бүгд адилхан төвшөнтэй. Бид бүгдээрээ мундаг сурдаг. Багш болох учраас ирээдүйн амьдралын баталгаандаа бүгдээрээ бүрэн итгэдэг байлаа. Намайг 3 дугаар курсын оюутан багш байх үед 90 он боллоо. Нөгөө ардчилсан нийгэм рүү шилжилт эхэлж байгаа юм. Тэгсэн яг миний ээлжин дээр Москва руу бүтэн жил биш 6 сар явуулдаг болж өөрчлөгдлөө. Яагаад тэгэхээр Монголын төрд мөнгө байхгүй. Нөгөө социалист систем чинь задраад унахаар социалист орнуудтай үүсгчихсэн байсан худалдаа, бүтээгдэхүүн нийлүүлэх, биднэрт харилцан туслаад үр тавиад ч хамаагүй өгч авалцаж байсан тэр бүх систем задран унаж байгаа юм. Тэр социалист орнууд чинь тусдаа гараад Монголоос юм авах мантай. Монголын бүх үйлдвэрүүд дампуурч, улсын төсөвч бүртгэе болчихож байгаа юм. Би харин азтай ядчил 6 сар Москва явахаар болсон. Тэрний дараагаас явуулахаа бүр ортос болсон байсан. Тэгээд орос хэлний дадлага хийх гээд бид Москвад ирлээ. Оросын 22 цагийн мэдээг үзэнгүүт Монголд өсөглөн боллоо. Хувьсгалт нам нь огцорчээ. Монгол улс анх удаа ерөнхийлөгчтэй болох гэж байна гэдэл хэдхэн минут мэдээ яваад өнгөрнө. Бид хэд хол байгаа учраас Монголд юу болоод байгааг юусоо ойлгоогүй. Өсөглөн гэж юу юм, ерөнхийлөгч гэж юу юм бүү мэд. Бидний мэддэг Орос улсад ерөнхийлөгч гэж байгаагүй. Бид хэд чинь социалист систем, социалист нийгмийн бүтцээс өөр юу ч мэдэхгүй. Тэгээд Монголын элчинд сонин ирнэ. Жингийнхэн тэр сонинг дамжуулж уншиж тусаад бидний гар дээр эртэл удна. Өөр ямар ч мэдээллийн суваг байхгүй. Тэгэхэд би анх удаага намайг буцаад очиход улс орн минь байх юм болов уу гэж бодож утсан. Москвад 6 сар болцоход ирэхэд манай улс орн бүр орвонгоороо өөрчлөгдчихсэн байв. Нийгмийн сэтгэл зүй амар том цочролд орчихсон. Нэг юм зах зээл, ардчлал гэдэг юм руу шилжиж байгаа. Тэр нь яг юу юм бэ гэхээр хэн ч хэлж мэдэхгүй.
Хүн чинь мэдэхгүй юмнасаа айн шүү дээ. Тэгээд л бид хэд ч найгаад л биеэ хураагаад л одоо ингээд яах юм бол зах зээл гэж хаанаас юу орж ирэх юм бол гэсэн байдалтай. Бид нар бараг нэг юм алхаад л ороод ирэх юм шиг төсөөлөлтэй байсан. Амьдрал өмнөх байснаасаа хамаагүй уруудаад эхэллээ. Бараа таваар олтгоо болоод цалин хөлсч юм худалдаж авахд хүрэхээ байв. Аж ахуйн нэгжүүд ховшлогдонгууд нөхөр нь аав нь ээж нь ажилгүй болоод тэгэнгүүт аав нь архинд орсон ээж нь 8-нд явсан дүр зураглал нийтлэг үзэгддэг болов. Монгол улс төсвийн орлогогүй болоод ирэхэд хамгийн түрүүнд нийгмийн салбар шалаар нэг унаж байгаа юм. Багш нарынхаа цалин өгч чадхаа байсан. 3 сараар цалин өгөхгүй явна. Тэгсэн ч багш нар багшлаад л яваад байна. Нөгөө социалист сэтгэлгээтэй улс чинь хизээ нэгэн цагт цалин өгөх байх гэж найдаад л яваад байна шүү дээ. Гурил махаар туушинтчихдаг амьдралтай болохоор ямар ч л байсан өлсөж өгөхгүй. Хөдөөнөөс нэг идэж авна, цалингаа буухаар шуудаа гурил бас авна. Тэгээд тэрүүгээрээ нэг бол лавшаа, нэг бол цойвон, арай илүү гайгүй хоол нь бууз хуушуур хийж идэнэ. Бид нар өлсөж байна, өлсгөлэн байна, арай илүү шин тэжээлтэй олон янзын хоол идэнэ гэдэг ямар ч ойлголт байхгүй. Ерөөсөө л нэг иймэрхүү. Нөгөө багш болсны амьдралын баталгаа байхгүй. Ирээдүйд яаж орон сууцтай болох нь ойлгомжгүй. Социализмын үед цаанаас нь хуваарлаад орон сууцтай болгочихдаг байсан. Зах зээлийн үед яаж орон сууцтай болох юм өстой бүү мэд. Тэр үед чинь шинээр орон сууцнууд баригдахгүй байгаа шүү дээ. Хуучнууд нь бүгд эзэнтэй. Яаж орон байртай болох юм бүү мэд. Хань ажил хааны яваа юм бүү мэд. Ингээд ажилтаа хിവэрэ байх нь ч бүү мэд. Цалингаа хизээ авах нь ч бүү мэд. Ийм тодорхойгүй цаг үед амьдрахаар хүүхэд төрүүлэх нь ч гэсэн цуурсан. Бүр сүлд манай ангийнхан цуглараад хинэн хідэн хүүхэдтэй болсон бэ гэдгээ ярьсан чинь 2-оос дээш хүүхэд төрүүлсэн хүн манай ангид бараг байгаагүй гэдэл бод. Тэр хүнд цаг үеийг бид өөр өөрсдийнхөө аргалах нь аргалаад архичин болох нь болоод тэгжэл туулж гарсан байв. Би 92 онд сургуулаа төгсөөд тэр нийгэмд багш болоод гараад ирлээ. Гэтэл өмнөх социализмын элемент яг хэвээрээ л байна. Уг нь би хотын сургуулиудаар ажил хайж явсан боловч манай боловсролын газрын дарга ирснээр бидний дипломуудыг хурааж аваад явчихсан. Тэгээд намайг диплом авах гэд очингууд Төв аймгийн 10 сум орос хэлний багшгүй байна. Чи алинд нь очих юм гэд шууд л тулгаж асуусан. Би чинь ганц би танихгүй суманд орон гэргүй юугаач бодож очих юм. Орос хэлний багш хийн гэхээс өөр ямар ч тодорхой мэдээлэл өгөхгүй байснаа шууд л яв гэж байгаа юм чинь. Тэгээд би 10 өрийн хаалга хэрэглээд арай гэж аймгийн төв дээр аав ээжийнхээ хажууд үлдэж чадсан. Багшилж байсан сургуулийн маань нөхцөл байдал их л хүнд байв. Мэдээж бодвол төсөв байхгүй болохоор халаалт муу амар хүйтэн. Боросгийн гуталтай л хичээлээ заахгүй бол хөлдөж өгчих гээд болдоггүй. Ямар л олиг байх втэ 20 хэдтэй хүнтэй суугаагүй залуу багш чинь бас гоё харагдмаар л байсан байх. За тэгээд тэр жилээс ахуулаад хүүхдийн сургууль завсралт бүр хэрээс хэтэрсэн. Хүүхдүүд мянгаараа сургуулиасаа гарч эхэллээ. Ялангуяа хөдөө сумд дээр. Өмч ховчлол явагдаад хүмүүс малаа ховчлаад авчирж байгаа юм чинь. Миний хүүхэд хөрөнгөтэй болчихсон. Одоо сайхан малаа маллаад тэр зах зээл гэдэг юм руу н ороод тэр нийгэмд нь аз жаргалтай сайхан амьдрна. Боловсрал хэрэггүй гэд ялангуяа хөвгүүдийг олноор нь мал дээр гаргасан. Хөдөөнийхний нь яах вэ ингээд малчин малчгаж байгаа юм. Тэгэнгүүт хотын хүүхдүүд болохоор аав ээж нь ажилгүй болчихсон юм чинь яах вэ? Өрхийнхөө орлогыг нэмэгдүүлнэ гэд тэрэг төрдөг болцгоосон. Тэр үед аав ээж нь яагаад ажил хийгээгүй гэдгийг би бас одоо л ойлгож байгаа юм л да. Үйлдвэрт ажилтдаг, үйлдвэрийн ажилтан гэд нэр хүндтэй өндөр цалинтай хүмүүс байсан юм. Үйлдвэрийн авраг, хөдөлмөрийн авраг, сайн ажилтан гэд социализмын үед магтдаг байлаа шүү дээ. Тийм байсан хүмүүс чинь ичээд зах дээр тэрэг төрж чадахгүй. Таньдаг хүн таарлах би чи амар доош орчихсон байж тэрэг түрээд авахта яадаг юм. Нөгөө хин чин тэрэг түрээд явж байна лээ гэд би бидээ ярьчихна гэд тийм мэтийн ажил хийхгүй. Тэгэхэр нь хүүхдэн тэр ажлуудыг хийгээд өрхийнхөө орлогод нэмэрлдэг байж л дээ. Хотын хөвгүүд зах дээр тэрэг түрээд альбан бусаар хөдөлмөрлөж яваад ингээд хөвгүүдийн дороотл эрэгтэйчүүдийн өнөөдрийн нөхцөл байдал үүсэх суурь болж. Бүр ядуу өрхүүдийн хүүхдүүд таншаанд орсон шүү дээ. Таншааны хүүхэд гэдэг юм чинь тэр нийгмийн шилжилтээс л бий болсон. Хизээч төсөөлж байгаагүй тийм л хүнд нөхцөл байдалд бид нар орсон юм. Тэгэнгүүт тэрийг хэн хүлээн зөвшөөрөхгүй байсан бэ гэвэл хамгийн боловсралтай, хамгийн сэхэтэн гэж хэлэгддэг, хамгийн өндөр цалин хангамжтай, нэр хүндтэй байсан багш нар хүлээн зөвшөөрөөгүй. Бараг даргаас эмчээс илүү цалин авдаг байсан хүмүүс чинь тэр зах зээлийн ороо босгоо шуурганд автаад бас л хинч биш болоод эхэлсэн. Багш нар ангиасаа гараад л зах орохоор сургуулаасаа гарсан сурагч нь тэнд тэрэг төрчихсөн явж байна. Олон хүүхдүүд сургууль завсартаад эхлэнгүүт багш нарын сэтгэл өвдөд тэрийг харж төвчээгүй. Энэ сургуулаасаа гарчихсан хүүхдүүд ирээдүйд яаж амьдрах юм бэ? Эдний хувь заяаг ингэж гаргуун нь хаяж болж байгаа юм уу гэдэг шалтгаан багш нарыг тэмцэл хийхэд хүчтэй нөлөөлсөн байдаг юм.
Хамгийн анх 1995 оны 4-р сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн багш нар захиралтайгаа хөдөлмөрийн маргаан игээд ажил хаялт зарлалаа. Эхлэл нь бол тэндээс. Би тэгэхэд Баянгол дүүргийн 38 дугаар сургуульд багш хийдэг болчихсон байлаа. Тухайн үед намайг ажиллаж байхад чамайг үйлдвэрчний эвлэлийн гишүүн болгочихсон шүү. Цалингаас ч татвар авчихсан гэж байсан. Цалингийн маань 1% л авч байгаа юм л да. Би заа гэснээ хайрын цалин гэсэн шүү юм бодоод л өнгөрчдөг байсан. Гэхдээ яг юунд илснээ бол ойлгоогүй. Тэгсэн үйлдвэрчний эвлэл гэдэг чинь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хамгийн гол нь эв санааны нэгдлийг эрхэмлдэг байгууллага байж. Тэгтэл тэндээс багш нарыг цуглуулад хурал хийлээ. За ингээд 84-р сургуулийн багш нар ажил хаялаа. Бүгдээрээ дэмжих үү, эв санааны нэгдлээ илэрхийлэх үү гэж хуралцгаалаа. Ганцхан сургуулийн багш нар ажил хаях юм бол тэр багш нарыг ажлаас нь халж хаяад оронд нь өөр багш нар авчихна. Тэгэхээр багш нар ялагдах учраас дэмжих ажил хаялт хий гэж багш нар бүгдээрээ ярилцсан шийдцгээв. Тэгсэн хэдхэн хоногийн дотор 90 гаруй сургуулийн 340 багш шууд шийдвэр гаргаад л ажиллаа хийцгаасан. 90 гаруй сургууль гэхээр замбраагүй ихэн болно шүү дээ. Тэгэнгүүт ажил хаялтын багш нарын хөдөлгөөнийг зохицуулах төр хороо гэдэг юм байгууллаа. Үйлдвэрчний эвлэлийнхээ дэргэд. Тэр хороо нь 21 хүний бүрэлдэхүүнтэй. Цөв хөлөө байвал нухуулах учраас. Дан багш нар, дан үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар. Ингээд л багш нарын том тэмцэл өрнөж эхэллээ. Би залуу багш байсан болохоор юуны төлөө тэмцэх гэж байгаа гэдгийг нь анхандаа ойлгоогүй л дээ. Багш нарын цуглаан болно. Соёлын төв ордонд мянган багш цуглаад л нэг нэгээрээ босоод үгээ хэлнэ. Тэр үед чи яг тийм юм модонд орчихсон байлаа шүү дээ. Тэгэхэд ялангуяа Ахмад багш нар тухайн үеийн боловсролын салбарын байга байдлыг огтхон ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа илэрхийлж байв. Тэгээд эрх чөлөөний тал байдлаар хэдэн мянгаараа цугларна. Багш нар нэг нэгээрээ урд гараад үзэл бодол үгээ хэлнэ. Тэгээд л тэр яриануудыг сонсож байгаад би бүгдийг нь ойлгож байгаа юм чинь. Боловсролын салбар чинь бүр болохоо ойлчихсан юм байна шүү дээ. Шинжилэл хийж хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм байна. Миний цалин нэрээ бас юунд ч хүрэхгүй байгаа шүү дээ. Би хизээч байртай болохгүй юм байна. Хэдий болтол би ээжийнхээ дүүгийн дамдрах вэ? Яг үнэн ярьж байна. Тэмцэх нь зөв юм байна гэдэл би дотроо бодож сууж байгаа юм. Би ч залуу хүүхэд байсан болохоор тэр яриад байгаа бодлогыг нь огт сонирхохгүй. Цалин хөлсөө нэмүүлнэ гэдгийг нь л илүү дэмжиж баярлаад байгаа юм. Цалин 3 дахин нэмэгдвэл ямар гоё вэ гэдэл цалингаа үржүүлж үзээд л баярлаад л. Багш нар 3 том шаардлагын төлөө тэмцсэн байв. Нэгт, багш нар амжиргаагаа авч явахад хангалттай цалинтай баймаар байна. Хоёрт, социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжиж байна гэчихэд яагаад боловсролын систем шинжлэхдэггүй яг өмнөх шигээ хിവэрэ байгаад байгаа юм. Шинжлэл хий. Гуравт, хүүхдийн сурч боловсрох эрхийг нь хангаач гэдэг 3 том шаардлагыг төрж тавив. Тэгээд ажил хаялт хийж байгаа учраас хэн ч ажил хийж болохгүй шүү гэд хоорондоо ярилццгаасан учраас нэг ч багш хичээлээ заахгүй. Тэр өстө хамгийн хэцүү нь байсан. Эхний хэсэг хугацаанд болохоор хүүхдүүд ангид орж ирээд суудаг. Би хичээлээ заахгүй юу ч хийхгүй урд нь зүгээр л суучихна. Хүүхдүүд хоорондоо юм ярьж хөөрөөд худлаа үнэн дэвтэр намаа эргүүлж цагийг нөхцөн. Ээддээ тэрэн шиг хэцүү юм байхгүй. Бид нар ч өөрсдөө социализмын үеийн хүмүүжлэлтэй байгаа шүү дээ. Ингэчж болохгүй, тэгжж болохгүй гэдэг. Тэгээд хүүхдүүдэд хичээлээ заахгүй байгаадаа өөрсдөө гимшин, бүр нүдрөө нь харж чадахгүй. Энэ хүүхдүүдийн ирээдүйг бодлож байгаа юм биш байгаа да. Эднэрийг ингэж шалгалтыг нь авахгүй тараачаар эднэр дараа жил анги дэвших болов уу, улирч суух болов уу? Эцэг эхчүүд нь орж ирээд загнавал яана гэд бүр мянган бодол эргэлдээд дарамттай сууж байгаа юм. Уг нь зүгээр сууж байхаар ядаж концепт энтрээ бичээд юм хумаа уншаад сууж баймаар байгаа боловч тэгчгээр л ажил хаялт биш болчих гээд болдоггүй. Ажил хийж болохгүй гэдэг чинь хамгийн том шийтгэл байгаа юм. Тэгээд явандаа бид нар багш нарынхаа конторт очиж суудаг болсон. Би бүр тэрэнд айгүй их баярлсан. Хүүхдүүдийн нүдэнд харагдахгүй байхаар буруутай мэдрэмжээ хагасчилж байгаа юм шиг санагдсан. Конторт хитэн багш нартайгаа дэмий юм яриад суугаар хамаагүй амар байгаа юм чинь. Ингээд сургууль дээр хэсэг ажил хаялт зарлаж сууцгаасан ч төр засаг бидний шаардлагыг хүлээж авахгүй болохоор тэмцлийн дараагийн шат руу орсон. Ерөөсөө бүх ажил хаялт хийж байгаа багш нар талбай дээр очиж харагдцгаая. Ард иргэдийн нүдэнд харагдъя, төр засгийн нүдэнд өргөс болж сууя гэж цөмөөрөө ярилцаж шийдэцгээв. Тэр үед засгийн газрын ордон чинь хашааг байсан юм. Бид нар шууд зохион байгуулалтанд ороод ордны баруун талын хаалган дээр тэр дөрөв суун, зүүн талын хаалган дээр тэр дөрөв суун гэдэл гадаа суудаг амьдралыг эхлүүлсэн. Ямар ч л байсан өдөр болгон ажлын 8 цаг тэгж суугаад тарна. Чи боддоо ажил хаячихсан гэд цалин өгөхгүй. Өдөр хоол идэ гэд мөнгө байхгүй. Тэр үед чинь угаасаа хоримтлал гэж байхгүй шүү дээ, ойлгомжтой. Багш нарын нэгдмэл байдал юугаар илэрдэг байсан бэ гэхээр олон хоног өдөр болгон 8 цаг суугаад байхаар нүүр харлан шүү дээ.
Тэгэнгүүт эмэгтэй багш нар нүрээ яаж цайруулах вэ гэд хоорондоо ярина. Тэртээ тэргүй зүгээр сууцгааж байгаа болохоор би биенээсээ асууна. Нөгөө олон хэлний багш нартаа та нар өөр өөрсдийнхээ мэддэг хэлээр нүрээ яаж хамгаалах уу, харлуулахгүй байх уу гэдэг дээр нэг юм олоод уншаатгаач гэдэл захина. Эмэгтэй багш нарын нэгдмэл байдал байхгүй өдөр чинь. Тэгснэ за одоо хідүүлээ өдрийнхөө хоолыг яаж болгох уу гин. Тэгэхээр нэг нь манай эдэш ирчихсэн байгаа. Би маргааш мах чанаад аваад ирье гэж хэлнэ. Эд чинь эрэг байгаа нөхдүүд чинь бөөн баяр. Нөгөөх нь маргааш мах чанаад том савнд хийгээд аваад ирэхээр хувааж идэцгэн. Нэг асуудлын төлөө бүгдээрээ нэгдмэл байж чадаж байж л давж гарч чадаж байгаа юм. Дээрээс зохион байгуулах хорооноос байнга мэдээлэл түгэн. За хөдөө орон нутгийн багш нар бидэнтэй нэгдэж ажил хайж эхэлж байна шүү. Олон улсын үйлдвэрчний байгууллагаас бид нарыг дэмжиж байна гэж факс явуулсан байна шүү. За яам 3 цагт бид нарыг хүлээн авч уулзна гэсэн шүү гэдэл. Мэдээнүүдийг цаг алдахгүй бие биендээ дамжуулна. Цаасаар түгэн, цаас олдохгүй бол амаараа түгэн. Тухайн үед Монголд байсан олон улсын мэдээний агентлагууд сурвалжлага хийгээд Монголын багш нар цаан чин тэмцэж байна гэж гадагшаага мэдээлэлд дэлхийн анхааралд хүртэл орсон. Тэгэнгүүт дэлхийн 100 гаруй оронд 30 сая гишүүнтэй олон улсын том үйлдвэрчний эвлэл бид нар руу факс явуулж дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Танах үнэхээр ардчилсан үйлдвэрчний эвлэл болчихсон юм байна. Төрийн эсрэг дуугарч тэмцэж чадаж байна гэдэг чинь өмнөх коммунист намаасаа хараат бус жинхэнэ бие даасан хүний эрхийн төлөө тэмцдэг үйлдвэрчний эвлэл болж чадсан байна гэсэн утгатай факс явуулсан байсан. Энд тэнд жижигхэн тэмцлүүд давхар болж байсан л да. Жишээ нь их дэлгүүрийг хувьчлахыг ажилчид нь эсэргүүцэж тэмцэж байсан юм. Гэхдээ тэр тэмцлүүд огт удаж байгаагүй хэдхэн хоног тэмцээд л асуудал нь шийдэгдэхгүй өнгөрцгөөж байсан. Бид нар байнга мэдээллээр хангагдаж сайн зохион байгуулалтанд орж байсан болохоор тэмцэх урам зориг унтрахгүй удаан тиссэн юм шиг байгаа юм. Хөөх хөдөөнөөс бид нарыг ингэж дэмжиж, хөөх гадаадаас бид нарыг ингэж дэмжиж гээд л урам зориг орно. Мэдээж тэр дунд чинь бид хоорондоо муудалцах үе гарна л та. Зарим багш нар шантраад болох гингүүт ингээд цөөрөөд байхаар чинь бидний тэмцлийн шаардлагыг хүлээж авахгүй гэд шантарсан нэгнээ ятгана. Хүмүүс жаахан шантрах гээд ирсэн чинь би чинь идэвхтэн болж эхэлж байгаа юм. Багш нарыгаа зохион байгуулалтанд оруулаад л маргааш бүгдээрээ ирэн шүү. Хэрэв бид нар хичээлээ зааж байсан бол ажилдаа ирэх л байсан. Яг тэгэж ажил гэж бодоод бүх юмаа зохицуулаад ирцгэх хэрэгтэй гэж ятгадаг хүн болсон. Тэгээд 8 цаг ордны гадаа суучгаад цуглаанаа хийчгээд цаашдаа яаж тэмцэх үү гэдэг хурлаа хийнэ. Одоо хэдүүлээ хаашаа хэн рүү бичиг захиа өгөх үү, хинтээ очиж уулзах вэ, ордныг гороолох уу, боловсролын яамны үүдэнд очиж чагсах уу, телевизийн нэвтрүүлэгт орох уу гэх мэтийг бөөнөрөө ярилцсан. Тэр бүх тэмцлийн стратеги тактикийг тэр 11 хүн боловсруулад үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвлөлдөө шийдвэр гаргацгаана. Нөгөө талд төр засаг бидний нэг шаардлагыг хүлээж авахгүй эсрэгээрээ бидний тэмцлийг харлуулж байлаа. Оройдоо телевизээр бид нарыг муулна. Одоо энэ ордон тариа жагсаж байгаа багш нарыг харж байна уу? Бүгд алтан эмэг бөгчтэй. Булган захтай пальтотой байна. Багш нар ядуураагүй, амжиргаа нь муудаагүй. Энэ багш нар өөрсдийнхөө ашиг сонирхлыг хүүхдүүдийн сурч боловсрох эрхээр золиослж зөвхөн өөрснийхөө төлөө тэмцэж байна. Монголын нийгэмд ийм багш нар хэрэггүй. Багш нарын яс суртахуун ингэтлээ доройтсон гэж юу гэдэл бид нарын тэмцлийг мохох юм явна. Багш нар чинь хизээч ингэж муулуулж байгаагүй хүмүүс болохоор тийм зүйл сонсоод сэтгэлээр бас унана шүү дээ. Гэхдээ л мохохгүй. Ажил хаялтыг зохион байгуулж байгаа хорооны гишүүд бол бидний нүдэнд амар гоё багш нар харагдана. Эднэр л бид нарыг удирдан манлайлж байгаа гэдэг хүчтэй итгэл үнэмшилтэй. Мэдээж бас хардлага гарна. Худалдагдчих үедээ, төрийн арганд орчих үедээ бидний өчнөө хоногийн тэмцэл үр дүнгүй болчих вэ гэж хардах үе байна. Гэхдээ л багш багшаагаа манлайлж байгаа учраас ягаад ч юм итгэнэ. Байс хийгээд л 3,000 4,000-аараа талбай дээр цугларах үед айгүй гоё ярьдаг, илтгэдэг багш нар чинь итгэл үнэмшил, урам зориг төртөл сайхан яран шүү дээ. Тэмцлийн ухамсар гэдгийг тэгж тордохгүй бол тэнд чи янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байгаа учраас тарж явчих гээд болохгүй. Хүүхдүүд сургууль завсардаад байна. Энэ боловсрал чинь тэргүүлэх салбар баймаар байна. Боловсралдаа ач холбогдол өгөөж, санхүүжилт өгөөж, энэ салбар чинь уналтанд ороод байна. Багшгүй болчихвол яах юм бэ? Багшаа тогтоон барих юм хийгээч гэд багш нар чинь өстө огшдол мундаг илтгэж байгаа юм. Тэгээд биднийг тоохгүй байгаад ахаар тэмцэл улам ширүүлсэн. Би нэг юмыг амар тод сандаг юм. Тэр олон багш нар чинь олон хоног суугаад тэмцээд бүр аргаа орчихсан байгаа шүү дээ. Тэгээд боловсролын сайдын өрөөнд бүгдээрээ дайрч орсон. Бид нарыг юусоо орчихно гэж удаагүй зүгээр үүдэнд нь зогсож байна л гэж бодсон байх. Олуулаа хүч түрээд оронгууд цагдаа хамгаалалт нь ч бэлэн биш байсан. Бид нар ороод та асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас огцор гэдэг үгийг хэлээд өрөөг нь бүчээд авчихсан. Тэгэнгүүт нөгөө сайд чинь зүгтаад арийнхаа өрөөнд орохоор нь бид нар гараа дээр гэж шаардаж байгаад гаргаад ирсэн. Тэгэхэд би хамгийн арын хаалган дээр зогсоод сайд гэж ямар хүн байдаг юм бол гэд сонирхоод харж байснаа сайн санддаг юм.
Тэгээд аргагүй ирэхэн цайд огцорхоорч боллоо. Яамны ажилтан хилцсийн дарга бүгдийг нь солиод энэ тэндээс шилдэг багш нарыг яам руу шинээр татаж авчираад тэгэхэд маш их юм өөрчлөгдсөн. Бид нар ч социализмаас өөр зүйл мэдэхгүй байгаа шүү дээ. Бид нарыг манлайлж байсан тэр 11 хүн биднээс арай нэг дүнгуур мэдлэг мэдээлэлтэй. Тэгээд биднэрт тэгж ойлгуулж байгаа юм. Ардчлал бол олонхоороо шийдвэр гаргадаг гингүүт биднэрт ямар ч шүүлтүр байхгүй. Энэ чинь ардчлал юм байна гэд шууд л хүлээгээд авсан. Дүүргээрээ сургуулаараа хуралдаад дотроосоо хамгийн идэвхтэй хамгийн гайгүй ярьж байгаа нэгнээс сонгоод яамтай хэлэлцээр хийх багийн бүрэлдэхүүнд оруулж байлаа. Тэд нар нь яваад яамтай хэлэлцээр хийгээд үг өсөг бүх нарийн ширийн юмн дээрээ тохиролцоод тэрийгэ наашаага мэдээлэлнэ. За ингэж өөрчлөхөр боллоо. Нөгөө төслөө хийгээд яамны сайдад өгчихлөө. Яамны сайд тэрийгэ бариад засгийн газрын хуралдаанд оруулна гэсэн гэдэл. Яам бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод хөдөөнөөс шин сайн багш нарыг томилохоор нь бүгдэнтэй нь бичлж уулзаж байгаа юм. Шин томилогдох багш нарыг бид нар өмнөө гаргаж яриулаад ямар ажил хийхийг нь асууж амлалт авна. Бас захиасаа хэлнэ. Бүр маш идэвхтэй байсан. Байнгын идэвхийг хадгалж барина гэдэг л хамгийн чухал. Засгийн газар хэлэлцээр хийх гэж байна гэж сунжруулаад бид нарыг аргалж явсаар хавар ихлүүлсэн тэмцэл үргэлжилсээр 100 боллоо. 100 болоод сургуулийн хүүхдүүдийг тараачхаж байгаа юм. Тэгснээ төр засгийнхаа өөрсдөө бас 100 амраад явчихж байгаа юм. Бидрийг ницааж шантраах гэж байгаа байхгүй юу? Бид хэд суугаад л байсан. Урайлаа зонгоо бичээд, жагсаал цуглаанаа хийгээд, ажлын 8 цагаар өдөр бүр талбай дээр суугаад ордноо өдөртөө нэг тойрч гороолсон шиг. Тэгэж байтал 9 сарын 1 ортлоо. Бид нар болоогоо сууж л байсан. Тэгэнгүүт хүүхдүүд эцэг ихээр шахарч эхэлсэн байгаа юм. Би хичээлдээ явмаар байна, найзуудтайгаа уулзмаар байна. Багш нарын ажил хаялт дуусаагүй юм уу гэд хэлэнгүүт эцэг их нар цаашаага энэ хүүхдүүдийн хичээл эхлэхгүй юм уу, хүүхдүүдээ яах юм бэ гэд жинхэнэ гэр бүлийн асуудлууд эхэлсэн. Тэр үед сошиал гэж байх биш манай хэвлэл мэдээллийн салбарынхан бас уур амьсгалыг мэдрээд багш нарыг дэмжих талаас нь гудамжаар эцэг эхчүүдээс сурвалжлах хийж орой мэдээгээр гаргаж байлаа. Хэвлэл мэдээллийнхэн ч бас төрийн үзэл сурталын зэвсэг байхаа болоод бие даасан медиа болж эхэлж байгаа юм. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь ардчлал юм байна гэж ойлгоод харьцангуй нээлттэй ярьж эхэлсэн. Эцэг эхчүүд бас давхар ажлын байран дээр дарга нартай шахалт үзүүлсэн юм шиг байна лээ. 9 сарын 1 ойртох тусам төр хаашаач зүгтэх боломжгүй гарцаагүй байдалд орж байлаа. Дам багш нараас биш бүх хүмүүсээс шахалт очиж байгаа юм чинь. Тэгээд бид тэмцээд 140 хоногийн дараа бид хэдийг цуглаарай гэд цуглууллаа. Нөгөө төр хорооны дарагч нь энэ дээр гараад бид нарын тэмцэл үр дүнд хүрлээ. Засгийн газар бидний тавьсан 3 шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрлөө. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг бид нар хамтдаа боловсруулчихлаа. Одоо энийг их хурлаар орж батлуулна. Ажил хаялт зогслоо гэдэл хэлсэн чинь талбай дээр байсан олон мянган хүмүүс нүргэлээд л явчихсан. Ажил хаялт зогслоо гэдэг үг яг ялал шиг мэдрэгдсэн. Талбай дүүрэн багш нар бөөнөрөө хашгиралтаад л, дэвцээд л, гар хөлөө зохиод л, ахмад багш нар нь хоорондоо тэврэлдээд л ёстой амар юм болсон. Би тийм их ачаатай явж яснаа мэдээгүй. Миний нуруунд дээрээс айгүй хүнд ачаа аваад хайчихж байгаа юм шиг л надад мэдрэгдсэн. Итгэж өгөөгүй. Үнэн гэж юу? Одоо ингээд ажил хаялтаа зогсоон гутал хэлсэндээ хүрэхгүй буцчих вэ гэдэг жаахан айдастай. Тэгээд бөөн баяр ажилдаа орсон. Төр засагч хэлсэн амандаа хүрсэн. Төрөөс боловсролын талаар баримтлах шинэ хууль бодлого гарч байгаа юм. Тэр бодлого дотор боловсрол бол нийгмийн тэргүүлэх салбар байна гэдэг өгүүлбэрийг оруулж чадсан. Бас сургууль завсралтыг бууруулах арга хэмжээгч боловсруулчихсан байсан. Тэрний ачаар тэр олон мянгаараа хүүхдүүд сургуулиас гарч байсан явдал зогссон. Багш нарын хичээл зүтгэл боловсролын салбарын уналтыг зогсоож салбартаа шинжилэлт хийсэн юм. Хэрэв багш нар тэгж ажил хаяагүй бол боловсролын салбар унаад хаана хүрэх байсныг хэн ч мэдэхгүй. Бүр доошоогоо явчихсан бол тэр нь өнөөдөр нийгэмд яаж нөлөөлөх байсныг ч төсөөлшгүй. Тийм болохоор би үүнийг багш нарын Монголын нийгэмд оруулсан асар том гавьяа гэж хэлмээр байдаг юм. Энэ чинь анхны тэмцэл. Юу ч тохиолдож магадгүй учраас бид нар айжил байсан. Бид нарыг бөөнөр нь аваачаад шоронд хийчих вэ? Цагдаа нар ирээд борооходод бөөн зодоо нүдэн болох вэ? Хин нэгнийг нь сугалж авч яваад цагдаа дээр байцаах вэ гэд баахан сэтгэл зүйн дарамттай байсан шүү дээ. Нэг цагдаа хурлын маань өрөөнд орж ирчихэд гарахтаа дотроо чагнах төхөөрөмжтэй хүрмээ үлдээгээд явсан тохиолдол гарсан. Зарим нэг багш нарыг сургуулийнхан захирал дуудаж ажлаас хална гэж дарамтлах үеуд ч байсан. Өлссөн, цангасан. Гэсэн ч бид бууж өгөөгүй. Тэр 140 хоногийн дараа нэгдэж тэмцэж байхгүй л хин ч биш болдог ийм шин нийгэм ирсэн юм байна гэдгийг би лав ясмахандаа тултал ойлгосон. Социализмын үед дээрээсээ доошоо явдаг байсан бол анх удаа доороосоо дээшээ шахалт үзүүлсэн жинхэнэ ардчилсан үйл хэргийг социализмын үеийн ерөнхий боловсролын багш нар нийлээд хийж чадсан юм. Гэхдээ энийг хинч хаанч ярьдаггүй.